Өв соёл хамтдаа унших. Ирүү цагаан болон би нэгэн жилээ. Тийм ээ. Өв соёлыг хүүхдийн боловсролд уялдуулах зорилгын хүрээнд бүжинхэн цэцэрлэгийн багш нар зохиол суурилсан сургалтаар тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ? Монгол Ардын үлгэрийг сургалтын үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүллээ. Орноос нар ургахдаа баруун уулын ороод гал шиг улаан туяагаан тусгасаар манддаг билээ. Ийхүү эрдний зүйлээр боолжоод байдаг эрүү цагаан хулгай нэгэн жил болсон нэ. Энэхүү арга хэмжээний хүрээнд багш нар жүжигчилсан тоглолт хүүхэлдэйн театрын орчныг өөрсдийн гараар бүтээж, хүүхэд бүрийг дүр туурах чадварт сургаж, зохиол суурилсан сургалтаар мэдлэг олгож байна. Маргац мэдгүй зүйлээ 12 жилд орно. Мөн дуу хөгжмөнтэй хосолсон сургалтаар шагай тоглолыг дууг ашиглаж тэмээний ахуй соёл, шинэ үг хэллэгийг эзэмшүүлж хүүхдийн хэл ярианы хөгжилд бодит ахиц авчирлаа. За шагаа тоглолт гэдэг дуу сурсан ш. Багштайгаа зураг харъя. Өө энэ шагаа тоглолтог энэ хэсгийг юу гэдэг юм болоо? За багш нь хэлээд үгүй. Олбог ш. Шагаа тоглохтой ашигладаг юм биш. За энэ хэдэн хүүхэд тоглож ин шагаа? Оо зүгэл амархан ч ажлын үг нь. Шагаа тоглоё. Хүү зураг харъя. Атан хүрэн тэмээ буулаа. Шинчилсэн арга зүйг оновчтой хэрэгжүүлсний үр дүнд хүүхдийн сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар сайжирч, гэр бүлийн оролцоотой суралцах үйл явцыг дэмжиж ажилласнаар хүүхэд нэг үрийн сурч хөгжих явцад эерэг өөрчлөлтүүд бий болж чадсан. Энэ ямар жил үлээ? Халын гадарыг утлаа дайдаг хамбон төрөд байр талаанд илээ. Зөв байна. Баяр хүргэе. Барны сүүл урт байна уу, богино байна уу? Урт байна тий. Бар ямар өнгөтэй вэ? Улбар шар. Ингэж дуу хөгжим, уншлага, жүжигчилсэн тоглолт, гэр бүлийн оролцоо зэргийг уялдуулсан энэхүү аргачлал нь хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадварыг өв соёлоор дамжуулж бодитоор хөгжүүлэх үр дүнтэй туршлага болж чадсан. Сургалт 14 хоногийн хугацаанд үргэлжилж 2-5 насны нийт 212 хүүхэд хамрагдсан нь зохиол суурилсан суралцахын үр дүнтэй туршлага болж хэрэгжиж байна.